Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн минь төргий. Өнөөдөр хүнсний харьшлын талаар мэдээлэл хүргэх гэж байна. За тэгэхээр хүнсний харьшил гэж юу вэ гэхээр хүнсний харьшил нь бол хоол хүнсэнд агуулгадах тодорхой уургийн эсрэг бие махбодын давхлаа тогтолцооны хэвийн бус хариу уруулын үр дүнд үүсч яадаг байгаа. За тэгэхээр хүнсний харьшлын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр арьсан дээр тууралт гарах, улаах, хавгнах, за мөн ам хоолоо захтнах, амьсгал давчдах, хацар уруул эсвэл аль нэг биеийн хэсэг хавгнах, за амьсгал богиносох гэв арай хүнд шинж тэмдэг илэрч болдгоо. За харьшлын хүнс шалтгаан нөлөөлөх хүчин зүйлийн талаар гэвэл хоол тижэл нь уурга, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм, ус гээд бодисоос бүрдчээдэг. За тэгэхээр хоол хүнсний гаралтай аллерген нь бол хоол боловсруулах замын ферментүүдийн үйлчлэл болон хүчлэг орчин төсвөртэй өндөр температур тогтвортой усан дуусамтгай шин чанартай бол байж байдаг. За насан турсан ихэвчлэн далайн гаралтай хүнс, загасны мах, наймаалж, за хушиг, наран цэцгийн үр, модны самар гэхэд бидэд илүү харьшилж идэг бол насан турсан хүнийг бодвол арай өөр төрлийн харьшил илэрж идэг. За хүүхдэд илэрж байгаа харьшил нь гэвэл гол хүнсний бүтээгдэхүүн бол өндөх, сүв, шар, буурцаг, төрөл бүрийн самарнууд байдаг. Гэхдээ хүүхдийн харьшил бол насанд хүрэх явцад бол бас зарим хүүхдийн харьшил бол шинж тэмдэг багасах шинж өгч болдгоо. За харьшлын үед хэрэглэж болохгүй хоол хүнс гэвэл юу байдаг вэ гэхээр өндөг болон өндөг орсон бүтээгдэхүүнүүд, халуун ногоотой шарсан, утсан, хям, за мөн цитрусийн төрлийн жимс болох лимон, за мөн оранж, жүрж гэх мэт жимс, за мөн хийжүүлсэн жуус, хийжүүлсэн ундаа, квас болон пив, за мөн арх дарс, шар ариг, за кофе, шоколад, зүгийн бал, хатуу чихэр, ялуу, кекс, цитрусийн төрлийн түрүүнд дурдсан байгаа жимс гэх мэт. За мөн гүзээлзгэн, бөгөрлзгэн, чангаанц, тоор, анар, усан үзэм, чацарган, киви, тарвас, самарнууд байна. Лаазсан бүтээгдэхүүн, арсан ногоог бол далайн гаралтай бүтээгдэхүүн, бяцлаг майнууз, кетчуп, маргариныг бол харьшлын хариу урвал илэрсэн үед бол энэ эдгээр бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх нь харьшлыг цааш нь сэдрэх, хүндрэхээс сэргийлж өгч идэг. Тийм ач холбогдолтой байна. За ургамлын тоосны харьшил бол манай монголчуудын нэлээдгүй хувийг ургамлын тоосны харьшилуудыг хэлж идэг. За энэ нь бол 7 сарын 20-оос 8 сарын 30, 7 сарын 20-оос мөн 9 сарын 10 хүртэл шарилжч гэдэг мөн төрөл зүйлний янз бүр байна. За ургамлын тоосны харьшилтай хүмүүс хөл газрын ургамал тоосны харьшилтай бол дараах хоол хүнснээс бол болгоомжлох хэрэгтэй. Үүнд бол наран цэцгийн үр, тарвас, халва, майнууз, амтдгаа, хулуу, гिच, наран цэцгийн тос, цагаанга, гонд, сармис, арх сутурлах ундаа гэх мэтийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. За ажлаас өөр нь хэрхэн өөрчлөн сэргийлэх вэ гэхээр амьдарч байгаа орчин маань зөв орчинтай байх ёстой. Аль болох ургамал тоос шорооноос хамгаалагдсан. За мөн тийм орчинд харьшлаас өөрчлөн сэргийлэх боломжтой. За мөн орчны бохирдлох, утаа, тоос, шороо, ургамал ихтэй нөхцөлд ямар орчноос зайлсхийх ийм орчинд бол хүмүүс ерөнхийдөө харьшлалтамтаа болох талтай байдаг. За харьшлын сорил бас тавиулж юунд харьшилтайгаа мэдснээрээ тухайн харьшил үүсгэж байгаа бүтээгдэхүүн болон орчноос өөрийгөө сэргийлэх боломжтой. За мөн харьшлын уруул нэгэнт илэрсэн бол мэрэгжлийн арьс харьшлын мэрэгжлийн нарийн мэрэгжлийн эмчид үзүүлж харьшлыг цаашид хүндрэхээс сэргийлэх хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв.